бид дэлхийн 51 оронтой агарын харилцаа байгуулсан. Энийг биелүүлж чадахгүй байгаа. Тэгээ сая бас манай үндэсний одоо банк, холдоо хөгжлийн банк маань одоо ингээд онгоц бидний Airbus онгоц авахад санхүүжүүлэлтийн одоо баталгаа гаргаж өгөх бэлэн байгаагаа илэрхийлсэн. Бид бас Францын талд одоо санал тавьд байгаа. Одоо Airbus компаниас агарын 10 хөл одоо худалдаж авах ийм одоо саналтай байгаа. Бид одоо ганцхан хоньны морьтой байж болохгүй. Цаашдаа бол одоо илүү их олон онгоцтой болж тэгээ одоо энэ олон улсын агарын харилцаанд гэрээ байгуулсан 51 оронтойгоо одоо нислэг үлдэж аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн одоо Монголын иргэд маань одоо гадагшаа төтгшөө ая тухтай нисэх ялангуяа орон нутагт одоо шууд нислэг үлдэх ийм боломж олцоо бүрдэж байгаа гэдгийг хэлээ. Цаашдаа бол бид нар үндэсний агарын төвлөрч Мят компанийн хувьд бол 10 агарын хөлөг авна. Бид одоо энийг бол зөрөгтэй шийдэж байгаа. Бид 9 агарын хөлгийг одоо ингээд түрээсээр одоо яваад ямар ч ашиггүй яг зүгээр нэг талаараа харахад бол одоо ингээд гадаадын болон дотоодынхон зорчигчдыг тэрвэрлж байгаа боловч ашиггүй ажиллаж байгаа түрээсийн өндөр төлбөр төлж байгаа учраас бид өөрсдөө одоо лизингээр онгоц авч удаан хугацааны ингээд одоо үлдэх юм юу гэхээр бидэнд одоо үндсэн хөрөнгө агарын хөлөг үлдэн. Тийм учраас энийг одоо бид өнөөдрөөс эхлэн одоо энэ санхүүжүүлж байгаа хоёр санхүүгийн байгууллагатайгаа ярилцсан. Тэгээд Францын одоо энэ Airbus одоо компаниас агарын одоо Монгол хамгийн цохимжтой тийм одоо хөлгийг худалдаж авнаа. Энийг бол худалдаж авсан асуудал бол Монголын одоо хувьд бол маш чухал үйл явдал. Энэ асуудлаар Монгол Улсын засгийн газар үндэсний аюулгүй байдлын зүйлийг танилцуулгын ер нь бол энэ бол хамгийн оновчтой шийдвэр гэж үзэж байна.